Сайн уу бүгдээрээ энэ удаа гэртээ бууз хийж идэхдээ ногоогоо хятад маягаар амталж хийсэн. Тэгээд хэрхэн амталсныг та бүхэндээ хуваалцъя. Өөрийн хүссэн ногоонуудаа жижигэлж хэрчээд дээрэс нь гүнждийн тоос, давас хийгээд тэгээд дээрэс нь хар перц хийсэн. За мөн дээрэс нь Сычуаны улаан перц хийсэн. Баг зэрэг халуун ногооны амт нэмж өгнө гэсэн үг. Тэгээ дээрэс нь цуу хийгээд хутгасан. За хүсвэл мөн дээрэс нь мөөгний амтлагч хийж өгч болно. За энэ удаа би бол хийгээгүй байгаа. За тэгээд охинтойгоо хамтраад нэг нь гурлаа илдээд охин маань буузаа чимгсэн. Манай охин гурландаа бүр нэлээ их ногооны шанцнаасаа хийгээд дүүргэж байгаа л чимгсэндээ. За тэгэл их л тантахар бондохор буузнууд болсон. За тэгээд буузаажиг нээд гаргасан. Манай хүүхд буузныхаа гурланд тоос түрхэж агаад ингээд хуйлаад жигэнжгсэн байсан. За тэгээд бит хоёр буузаа амсаж үзлээ. Амт нь сайхан болсон байсан. Бит хоёрт их таалагдсан. Та нарт маань ч гэсэндээ буузныхаа ногоог төрөл бүрээр амталж үзээд туршиж үзээрэй, сонирхолтой санагдах болно. За тэгээд дараа дахин уулзъя бүгдээрээ. Түр баяртай.